энэ дулаан цахилгааны асуудал чинь явж хамгийн том хязгаар болчиход байгаа гэдэг бүх барилгын компани хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар хөрөнгө оруулалт бас их үгүй цахилгааны асуудал бос тооцоо гаргацсан байна. Тэгээ 32% ингээд төлөвлөх байгаа тий. 29 он юм байна. 29 оноос цаашаа юм байна. Дээрээс нь нэмээд сангамжийн төлөлтүүдээ бас хийсэн байгаа. Дээрээс нь цэвэр усны төлөлтөө хийсэн байгаа. Тэгээ бохир усны зайлуулах системийн төлөлтөө бас урьдчилан барилга гаргасан. Яг энэ орон сууцны санхүүжилтийн банкны асуудал яригдж байхдаа хажуугаар нь энэ их усруудаа хэдүүлээ яаж хийдэг вэ гэдэг зэрэг ярихаас бас арга байхгүй л дээ. Тэгвэл дахиад хэлэхэд энэ чинь ипотекийн зээл нь байлаа гэхэд орон сууц нь бас давхар байх хэрэгтэй. Орон сууц нь байхгүй бол ямар үр дүн гарах вэ? Зүгээр өсөл хөөсөлт болсон. Тэгэхээр энэ хоёр давхар явж иж эрэлт хэрэгцээ ингээд нийлж иж байрны ус тодорхой хэмжээнд доктортой. Манай энэ яамдуудын хоорондын бодлогын уйлдаж чадахгүй байгаа учраас барилгын яамд тустай, орон сууцлтын яамд тустай, цагийн яамд тустай, тийм ээ. За ингээд эрчим хүчний яамд тустай, хотон тустай ингээд ерөөсө хоорондоо ажлуудаа уйлдаж чадахгүй. Одоо тэгэхээр ямар ч байсан бид нар өнгөрсөн 8 сарын хугацаанд орон сууцлтын үндэсний хороо бол ер нь одоо Улаанбаатар хотод эх 100 одоо эх 3-5 жилд нэг 180 мянган айл орон сууцыг хаана барихад одоо дид үтсийн их усүр дамжуулах шугамуд нь тэгээ цахилгааны их усүрүүд нь цэвэр бохир усууд нь цэцэрлэг сургуулиуд нь хаанаар гэдэг энэ төлөвлөлтүүдийг хийж одоо бол бид нэгдсэн тоотой болсон байхгүй. Нэгдсэн тоотой. Тийм учраас нэгдсэн тоотой болж гэнэ гэдэг чинь цаашдаа бид нарт ямар боломжууд гарч иж байгаа нөхөр барилгыг хямд төсөөр барьж болох юм байна. Яг иргэдийн хүсэж байгаа нөгөө орлого нийцсэн орон сууцыг барьж болох юм байна. Гэдгийг л бид нар ойлгоод авчлаа шүү дээ. Одоо энийг хийх ёстой. Энийг хийх хэрэгжүүлэх механизм, хөдөлгөх механизм нэг талдаа орон сууцны банк одоо урт хугацааны хямд их усээр авчрах банк, нөгөө талдаа орон сууцны корпорац. Энэ хоёр чинь нийлж ажиллаж иж нэг араа шүдэн нийлж иж өнөөдөр иргэдэд нэг талдаа иргэд маань өөрөө хямд төсөр орон сууцтай болох нөгөө талдаа одоо яг иргэдийн орлого нийцсэн ипотекийн буй зээлийн одоо бүтээгдэхүүн хичээлэл даалгавар байсан зээл тийм зээл авч иж ингээд нэг ийм зөв тогтолцоо болох юм байна. Эдийн засгийн хөгжлийн төвийн судлаачдын боловсруулсан орон сууцны тогтолцооны шинжилэл нь цаашид орлогод нийцсэн, зорилтод бүлэг чиглэсэн, зам хөдөлмөр эрхэлж ажил хийж урт хугацааны хадгаламж бий болгож байгаа өрхүүдэд, залуучуудад зөвхөн Монголдо амьдарч олон хэлийн чандыг зорих шаардлагагүйгээр Монголдо урт хугацааны хоригдлыг үүсгэн өөрийн гэсэн орон сууцтай болох юм нөхцөл боломжийг бүрдүүлэх санхүүгийн механизм, зам хүүгийн татаас төрийн оролцоо, олон улсын байгууллагуудын дэмжлэг, мөн олон улсад ямар хөшүүргээр энэ одоо санхүүжилтийн тогтолцоог шинжилж чадсан гэд бүх төрлийн судалгаатай та бүхэн мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд их баярлалаа.